Сайн байцгаана уу хүчрэг монголчуудаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 21 аймаг цоврал бичлэгийнхаа 19 дахь дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр та бүхэнд Хинтээ аймгийн талаар ярьж өгье. Эзэн мог Чингис хааны минь төрсөн нутаг. Та бүхэн туглан сууж таалан болгоно уу? Лайк андарч, сабаан дарж, комент бичээрэй. За, бичлэгтээ оръё. Хинтээ аймаг нь 8300 мянган хавтгад өрүүлчин газар нутагтай. Улаанбаатар хотоос зүүн тийш 330 км-ийн зайд оршдог. Засаг захиргааны тухайд 18 сум, 5 тосгон 88 багтай. Нийт хүн ам нь 78 мянга. Аймгийн хэмжээнд нийт 12500 малчин өрх байдаг. Нийтдээ 4.4 сая толгой малтай. Аймгийн төвөнд Чингис хот. Одоогийн байдлаар Чингис хотод 19300 хүн амьдардаг. Эзэн Чингис хааны өлгийн нутаг Хинтээ аймаг нь Монгол улсын ууган дөрвөн аймгийн нэг бөгөөд Хинтийн уулархаг нутгийн ихэнхийг эзэж хэрлэн онон голуудын сав нутгаар оршдог. Тус аймагт Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говь Сүмбэр, Төв, Сэлэнг аймагтай хоёр талаараа Оросын холбооны улстай хил залхдаг. Нутгийн нийт хүн амын дийлэнх хувийг эзлэх халах буурайд үндэстний амьдралын хэв маяг ёс заншил зохилдог. Мөн Урайхай, Казак, Дөрүүд, Баял, Дарганга, Хаминган зэрэг цөөнх ястан бий. Энэ аймаг нь 17 дугаар зууны эцээр байгуулагдсан халахын ууган дөрвөн аймгийн нэг бөгөөд Сэцэн хан аймгийн нэртэйгээр 25 хушуутай 200 гаруй жил болжээ. Ардын засгийн шийдвэрээр 1923 он хан Хинтээ уулын аймаг болж зохион байгуулагдсан. Дараа нь 1930 онд Дорнод, 1942 онд Сүхбаатар аймаг байгуулснаар Хинтээ аймгийн нэртэй болж одоогийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалтанд орсон байна. Тус аймгийн ард түмэн 1943 онд Алтан гол Содонгоор шагнагдсан. Аймгийн нутгийн зүүн хойд захын 4157 хавтгад өрүүлжин км талбайг 2000 онд Онон балжийн байгалийн цогцлборт газар болгосон. Монгол улсын төрийн захирагт Бурхан Халдан бол Хинтээ нурууны төв хэсгийн хэрлэн онон туул болон тэдгээрийн цутгал голуудын их тайгын бүслүүрийн онгон байдгийг хадгалсан 12271 хавтгад өрүүлжин км талбайг 1992 онд дархлан хамгаалсан. Археологийн ач холбогдол бүхий 800 гаруй буш бунхан их хориг зэрэг түүх соёлын дурсгалуудтай Монголын дорн тал үргэлжсээр зүүн хойд хэсэгтээ уулт хэрч хилжин 4700 хавтгад өрүүлжин км газар нутгийнхан тосон хултай хэмээн нэрлэдэг бөгөөд 1998 оноос байгалийн нөөц газар болгосон. Хар ямаад төмөн цогт зэрэг 1350 м өндөр улсын орчны нутагт баг зэрэг ой маттай уулын хээрийн чуулганы хувьд сонирхолтой иж бүрдлийг үүсгэсэн 506 хавтгад өрүүлжин км нутаг бөгөөд 1998 оноос байгалийн дурсгалт газар болгосон. Дэлгүүн болдог, Далан балжууд, Чингисийн хөшөө, Бэндэр уул, Хурхын хөндий, Авраг урд, Аврагын балгас, хар зүрхний хөхнүүд, Номын гэрэл хөшөө, Жаргаланд нуурын бичигт хад, Хөглөгчийн хэрэм, Рашан хадны буш, Рашан хадны сүг зураг бичээс гэх мэт түүхийн дурсгал газрууд энэ аймагт олон байдаг. Аймгийн нийт нутгийн 10% нь чиглэг, 40% нь баг зэрэг чиглэг, 50% нь хууратар хуур амьсгалтай. Нийт нутгийн 85% нь хөдөө аж ахуйн хэлбэр газраа. 11.5% нь ой, 0.4% нь хот зүрэн газар эзэлдэг. Далайн түвшнээс дээш 1800-аас 2450 м өргөцсөн. Ноён уул, баг Хинтээ зэрэг сүрлэг сайхан сүмбэр уулс бүхий ойт болон тал хэрийн хослсон үзэсгэлэнтэй сайхан нутагтай аймаг. Хинтээ аймгийн нутаг дэвсгэр нь газрын гадаргын үндсэн хэв шинж, уур амьсгалын нөхцөлтэй уялдсан хөрс, ургамал, амьтны төрөл зүйлийн ялгаатай уулын тайг, уулын ойт хэрийн бүслүүр, хуурай хэр, цөлийн хэрийн бүст хуваагддаг ургамал газар зүйн Хинтээ уулын тойрог, Монгол дагаврын ойт хэрийн тойрог, дундад халахын хэрийн тойрогт хамаардаг нь амьтны аймгийн төрөл зүйлээр баялаг байх нөхцөлийг надад бүрдүүлсэн. Хинтээ аймагт сээр нуруудны төрөл болох 376 зүйл, сээр нуруу бүрднүүдийн төрөл болох төлөөл 400 зүйл, нийт 730 гаруй зүйлийн амьтад амьдарч байгааг нь тодорхой болж тогтооцсон. Монгол орны улаан номд тэмдэглэгдэж устгах аюулд ороод байгаа Алтай сонгон, Игэл гойдос өвс, хар нэрс, цагаан цэн, дөрвөлжин мөгз, шивлээхээ зэрэг нь алтан тэрэлж, өлчир дэгт, Сибирь жодоо, Эмийн бамбай, Монгол хундаг, алтан гагнуур гэх мэт эмийн ургамал
овогдсон ургамал энэ аймагт ургадаг. Хинтээ аймаг нь мянганы суут хүн их эзэн Чингис хааны төрж өссөн нутаг, Монголын их эзэнт гүрэн байгуулагдсан түүхэн газар орон. Энэ аймаг нь дэлхийн өвд бүртгэлтэй бурхан халдун хайрхантай, түүх соёлын үнэт төв аримтай бөгөөд 6700 гаруй соёлын үл хөдлөх дурсгалуудтай. Монгол улсын түүхэн бийт ба бийт бус өв соёлын үлгийн нутаг учир Монгол улсын засгийн газраас Хинтээ аймгийг түүхэн аялал жуулчлалын тулгуур бус нутаг болгон хөгжүүлэхээр шийдвэрлэж түүх соёлын дурсгалт газруудад их хуралтай Тэнгэрийн андгай, Шихий хутга, Монголын уус тавчаа, Тэнгэрийн хаан цогцлбор болон Монголын далд уул уурхай музей, сургалт судалгаа аялал жуулчлалын төвийг бүтээн байгуулж байна. Тиймээс Хинтээ аймаг нь аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэлээр болон хөгжүүлж, түүнийгээ дагсан үйлдвэрлэл үйлчлэгийг нэвтрүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа аймаг байна. Тус аймгийн эрүүл мэндийн салбар нь эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжүүд бүрэн хангагдсан тул 3 дугаар шатны эмнэлэгт үзүүлэх шаардлагагүйгээр эмчилгээ онцлогоонд хамрагдах боломжтой. Мөн боловсролын салбар нь эрчимтэй сайн хөгжиж байгаа. 1500-аас дээш хүүхэд сурдаг улсын чанартай лаборатори сургууль байдаг. Мөн Монголд ганцхан байдаг 24 цагийн яашил, төрийн өмчтэй яашил байдаг байна. Аймгийн хэмжээнд ашиглах боломжтой 94300 мянган га тариалангийн талбай одоогоор 64200 га талбайг нь ашиглаж байгаа. Цааш 5 сумын 30 мянган га талбайг атарсан талбайг эргэлтэнд оруулах тийм боломжтой энэ аймагт төмс, хүнсний ногоо, мөн улаан буудаг их зэрэг тарьж дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байгаа аймаг байна. Хинтээ аймгийн ашигт малтмал нь баялаг бөгөөд олон төрлийн ашигт малтмалаар танигдсан. Тус аймаг дараах гол ашигт малтмалуутай үүнд жонш, нүүрс, молибдений хөдөр, төмрийн хөдөр, мөнгөний орд бус зарим газар илэрсэн алт гэх мэт. Энэ дундаа одоо манай монголчуудын сайн мэдэх бэрхийн жоншны уурхай байдаг. Хинтээ аймгийн Батнуурав сумын нутагт орших бэрх тосгон нь Монгол улсын уул уурхайн салбарт түүхэн ач холбогдолтой. 1954 онд бэрхийн жоншны уурхай байгуулагдаж 1995 он хүртэл Монгол улсын экспортлож буй жоншны 75% дангаараа бүрдүүлж байсан. Уурхайн тэгээд хаагдсан түүнийг мөнхлөх зорилгоор Монголын далд уурхай музей сургалт судалгаа аялал жуулчлалын төв болгон байгуулсан. Одоо бэрхийн уурхайг музей болгосон байна. Хинтээ аймгийн 9 гайхамшигын талаар ярилцъя. Нэгдүгээрт бурхан халдуун уул. Бурхан халдуун нь өмнө дэлгэр сумын нутаг дахь ой хөвчт энэ уулын нэр нь анх цайз бэхлэлт гэсэн утгыг илэрхийлж байснаа 12 дугаар зууны үед тахилгын газар гэсэн утга санаатай болжээ. Харин 17 дугаар зууны үед Монголын түүхчид бурхан гэдэг үгтэй холбон тайлбарснаас ил үгийн анхны утга санаа мартагдсан байна. Тэмүүжин Багдаа хідэнтэй 3 иргэд гих мэд дайснуудаа мөшгөлдөн дутааж байх үедээ бурхан халдун уул нь бөгөн аим гарч байжээ. Тэрээр нэгэнтээ уул нас бууж ирснийхаа дараа бурхан халдууныг өглөө бүр дахи өдөр бүр мөргий ургийн урагт мэдтгүй гэж хэлээд бүсээх үзүүндээ дохож сөгдөн 9-төө мөргөж байсан нь энэ уулыг хичнээн их шүтэж байсан илрэл буй за. Бөө мөргөлийн сүсэг бишрэлтэй түүний бодлоор тэр уул зөвхөн сүрлэг том хад хисан намаг шавар ой хөвчихтэй амийг минь аварлаа гих бус харин түүнд онгон сахиус оршдог хэмээн тагиж байсан байна. Тиймээс идүүгээ бурхан халдууны овоо нь оройдо бус бэлдэн байдгаа. Түүнд дээдсийн шарил байдгаас очиж болохгүй ариун нандин байлгаж нууцлах учиртай хэмээдэг бүлгээ. Төрийн тахилгатай 4 уулын нэг бөгөөд төрийн тахилгаар төрийн хар сүлдийг тахиж төрийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг юм аа. Хоёрдугаарт дэлүүн болдог. Дэлүүн болдог нь дадал сумын зүүн талд орших дээр нь дурсгалын хөшөө босгосон толгой. Түүний тухай домогт өгүүлэхэд Чингис хааныг төрөхөд эхтэн буюу өөлөн өнөхөд адууны дэлгүүр шүл гуулгахдаа зүүн нуурын уснаас чансан учир дэлүү нуур гэж нэрлээд харин баруун нууранд нь Чингис хааны биеийг угааж угаасан болохоор болдог гэж нэрлсэн. Баруун зүүн нуурыг нийлүүлээд дэлүүн болдог гэж нэрлсэн байх нэ. 3 дугаарт хэрлэнгийн хөдөө харал. Хэрлэнгийн хөдөө харал нь Хэрлэн Баян улаан уулын өмнөх Хэрлэнгийн тохойд орших 600 км2 хэмжээтэй. Энэ талын авар голын хойд дээр эзэн Чингис хааны их аварга орд байсан.
Энэ газар түүхэнд алдарт их сурвалж бичиг Монголын нуус тавьчааг бичигдэж дууссан учраас 1990 онд түүний 750 жилийн хойд зориулсан хүндэтгэлийн хөшөөг босгосон юм аа. Мөн энэ газрыг улсын нөөц газар болгосон. Дөрөвдүгüүрт хар зүрхний хөх нуур. Энэ нуур нь 1189 онд Чингис хаан хамаг Монголын хаанаар өргөмжлөгдсөн. Тийм учраас хар зүрхний хөх нуурын урд ирэг дээрх 15 орчим метрийн диаметртэй гэрийн бөөр мэт хэлбэртэй чулууг Чингис хааныг хаанд өргөмжлөгдөхөд нь барьж өгсөн ордны бөөрн байж магадгүй хэмээн таамаглалтай. Цэнхэр мандал сумын төвөөс баруун хойд талд орших хар зүрх уулын ингэрдэх холбоотой том жижиг хоёр нуур бөгөөд цэнхрийн голын саваас цагаан даваа хэмээх ой маттай намхан даваагаар 4 км-ийн зайтаагаар тусгаарлагдсан оршдог. Хар зүрх уул нь араараа модтой зүрхэн хэлбэрийн шовхуул юм аа. Хар зүрхний хөх нуурын орчим шинс хус улаас ойтой бургас бут бөөрөг бүхий ус намаг ихтэй ой тайгын бүсийн төрх байдалтай газар юм аа. 5 дугаарт Баян дуурлаг. Дуурлаг насны хүннөөгийн булш. Баян адрах сумын урдах нарсан ойг дуурлаг нарс гих ба сумын төвөөс 1 км-ийн зайд модон дотор эртний хүннөөгийн 200 гаруй булшууд дөрвөлжин болон дугуй хэлбэртэй чулуун дараастай өмнө талдаа үүдвчтэй дунджаар 20-30 метрийн голчтой бөгөөд зарим нь 40-ийг арчхан 40 м хүртэл хэмжээтэй дөрвөлжин хүрээтэй ба эдгээр язгууртны булшийг бунхан байдаг гэж үздэг. Эдгээрийг одоо язгууртны булш, хүннөөгийн үеийн язгууртны булш гэж үздэг. Энэ гайхамшигтай газар байх нэ. 6 дугаарт Рашан хад. Батширээд сумын нутаг. Бэндэр уулын зүүн урд хадтай хошиг Бэндрийн ирүү буюу Рашан хад гэдэг. Энэ орчмоос Палеолит, Мезиот, Нилиотын чулуун зэвсгүүд, хөрөл ба төмөр зэвсгийн түрүү үеийн буган хөшөө, булш, хүннүү, кедан, монголчуудын булш олонтоо олдог. Рашан хаднаа дээд Палеолитын үеэс дундад зууны үе хүртэлх түүхийн олон үед хамаарах ан амьтан хүний зургийг цоолбарлаж зурж овгийн хэдэн зуун тамгыг сийлж орхон кедан араб перс хятад төвд монгол бичгээр 20 гаруй бичээс бичиж үлдээсэн ба орчинд нь матлах хийхэд хөрсний бүтэц дөрвөн соёлд давхарга байгааг илрүүлсэн байна. Хаднаас зүүн тийш 950 м-т 195 харьцан 30 см хэмжээт дөрвөн талдаа бугуун төрстэй 2 дүрсгүй 2 том хөшөө байдаг. Хөшөөдийн эргэн тойронд 12 том жижиг хэрэгсүр уулжтай. Энэ Рашан хаддаг газар бол эртний хүннүү кедан болон монголчуудын маш тийм ховор түүхийн үнэт булш бунхан хэрэгсүр байдаг бах нэ. Энийг очиж үзүүлэх гоё. 7 дугаарт Балдан Бравын хийд. Энэ хийд нь Дэлгэр хаан уулын өвөрт уг хийдийг 1777 онд бордон чулуугаар барьжээ. Арх халахын утай гүмбэн хэмээн нэрлэгдэж байсан энэ том хийдийг их хилмигдүүлэлтийн үед эвдэн сүйтгэсэн бөгөөд одоо суурин дээр нь жижиг хийд үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хийдийн орчмын нарс шинсэн бүхий ойтой нэлээд бордон чулуутай сайхан уулыг 13 сансар уул гэж нэрлэдэг. Мөн хийдээс зүүн урагш занд бордон чулуун дээр товойлгон хийсэн 2-3 м-ийн хэмжээтэй Манзуушрын бурхан байдаг. 8 дугаарт Сэцэн хааны ордны музей. Энэ музей нь Халахын Сэцэн хаан аймгийн хааны ордны суурийг анх 1691 онд тавьсан гэж үздэг бөгөөд дотор талдаа улаан, цагаан, бор хэрэмтэй байжээ. Сэцэн хааны орд нь анх 20 орчим сүм дугнаас бүрдэж байсан ба идүүгээ 5 сүм нь хэвээр хадгалагдсан үлдэж чаджээ. Сэцэн хааны хэрэглэж байсан пүүсүү чулуугаар хийлгсэн аяга, модон угалзан хийгэр уралсан сандал, 10 харьцах нь 10 см хэмжээтэй 3.9 кг хэмжээтэй Сэцэн хааны тамга гэх мэт олон үзмрүүд энэ музейд байдаг. 9 дугаарт өглөгчийн хэрэм. Батширээд сумын төвөөс баруун урагш Баянгол өглөгчийн голын бэлчирч дайчин уул хэмээх нарс шинсэн ойтой уулын амнаа чулуун шавар хаалт хөвгөр нямбайлан өрсөн хэрмийг өглөгчийн хэрэм гэдэг. Ойролцоогоор 3 м орчим өргөнтэй 2 хаалганы хоромтой дотроо жижиг шорон далангийн үлдэс бүхий ил хэрмийн ханын чулууг өрлөг зүүн өмнөд ба өмнөд хэсгээрээ тод мэдрэгдэх ба бусд хэсгийг нь газрын хөрснөөс ялган харахад төвөгтэй болсон. Хэрмийн зузаан нь 2.5 м, ханын өндөр дунджаар
2.5-аас 4.5 м, харин хамгийн өндөр хэсгээрээ 3.1 м-т хүрнэ. Хэрмийн дунд алсаас тод харагдах гозуур хадан сохиог нутгийн ардууд Чингисийн морины уяа хэмээртэй хэрмийн дотор барилга байсан улмар байхгүй бөгөөд түүний дотор хананд тулган шороог дэвсэг нэмж тэгшилснээс үндэслэн 12-аас 14 дугаар зууны үеийн ном сумчдын бэхлэл байсан гэж үздэг. Энэ өглөгчийн хэрэм гэдэгт эртээр үед одоо Чингис хаанаас хойд хаад үед ном сумчдын дээр бэлтгэл хийдэг нэг тийм бэхлэлт маягийн газар байсан гэж үздэг байна. Дотор нь ямар нэгэн барилга байгууламж байгаагүй юм байна. Эзэн богд Чингис хааны үлгийн нутгийн талаар баггүй мэдлэгтэй болсон гэдэгт итгэлтэй байна. За манайхан лайк дарж, сабан дарж, комент хийрээ. Баярлалаа. Баяртай.